Манай сум нь 271 мянган га нутаг дэвсгэртэй. Ер нь сумын маань гол онцлог бол мал аж ахуй батвшгэлсэн. Мал аж ахуй эрхэлдэг байгаа. Ер нь хэдэнээсээ эрдээрээс эрхэлсэн. Тэгэд сум маань одоо 181 мянган толгой малтай. Бид дээрээс мал аж ахуйга дээрвээсээс манайх чинь алдартай малчид энтер бол маш их олонтой улс аймгийн алдар султангууд ихтэй. Энд ч одоо заримаас нь нэр дурдах юм бол одоо улсын аварга малчин Нямбу, улсын аварга дуучин Дорж Гочоо дээр үеэсээ одоо цэгмэд нэмэн цэгмэд гэдэг энэ сайн аварга малчин байсан. Тэгээд сайн малчид сүүлийн үед одоо зах зээлийн улсын сайн малчид одоо олноор төрж байна л да. Манайх одоо сүүлийн үед одоо энэ цаг агаарын таалантай нэг малчтын маань шаргуу хөлмөрийн задуучид маань их мал аж ахуйд их шургуу ажиллаж байгаа. Энийн гол жишээ нь бол аймгийн аварга малчнаар бүрэн зэвсэг 3 дугаар үеийн малчин, бүрэн зэвсэг мөн 3 дугаар үеийн малчин, Дорж, одоо 1 дугаар үеийн малчин, Давгийн Эрдэнэт гэдэг залуучууд одоо энэ жил аймгийн аварга цалгурцсан. Манай нутаг маань ерөөсөө л мал аж ахуйн нутаг. Энэ дээрөөсөө малд байдаг бүх юм нь байдаг. Өв сургамал, ус унд, хужир шүүн бэлэн байдаг учраас манай мал аж ахуй хөгжихэд одоо ямарваа нэгэн бэрхшээлэр нь ховор байдаг. Тэр нь манай малчдын хөдөлмөрч шаргуу зам ажилч зам нөлөөлж байгаа. Энэ нь манай мал аж ахуй хөгжүүлэхэд гол төлөвлөс болж байна. Энэ жил одоо манай сумын түүх 90 жилийн явуулж байна. Энийн маань байгаль дэлхий харсан юм шиг сайхан 100 хавар боллоо. Ингээ мал хуумаас тархан одоо ойрын хэд хоногт бас сайхан чийг өглөө. Энэ маань биднийг 90 жилийнхаа байрыг цагаатаа тэмдэглэхийг л одоо бэлэн болгож явах шиг байна да. Төвийн өндөр шийд сум чинь анх 1924 онд байгуулагдсан. Тэгээд өндөр хаан гэдэг нэртэй анх байгуулагдсан юм лээ. Тэгээд 1925 онд нь өндөр шийд сум гэж нэртэй болоод 1957 онд өндөр шийд сумыг Төвийн Эрдэнэ самтсантай нэгтгэж нэг хэсэг ягаад 1958 онд эргэж өндөр шийд сумаа салгаад тэгээд 1967 онд тариад сумтай нийлүүлж манай өндөр шийд сум бол 1968 онд энэ байшин дуулын ингэр дээрээ бол бий болсон. Суманд бол одоо төсвийн 5 байгууллага байдаг. Мөн хоршоо 5 ажилдаг. Мөн ХХК бол 5 ажилдаг. Энэ бол мал нэмлэгийн чиглэлээр бас жижиг засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 5 хязгаарлагдмал хариуцлагатай компани байдаг. Мөн төрийн бус байгууллага бас 6 ажилдаг. Ингээд нийтдээ бол суманд бол нэг 27 аж ахуйн нэгж байгууллага бол үйл ажиллагаа явуулж идэг. Сум байгуулагдсан 90 жилийн өмнө энэ 2014 оны 7 сарын 10-11-нд зохион байгуулагдгаар аймгийн цэцэг даргын цахимж гарсан. Тэгээд бид бол сум бол 90 жилийнхаа хойд бэлтгэл хийж бол нодлонгоос эхлээд бол бэлтгэлээ хийж гэнэ. Энд бол манай нутгийн зөвлөлийн хэм бол маш их дэмжиж тусалж ажиллаж байгаа. Мөн бол энэ ой өгцөн арга хэмжээнүүдийг бид бол манай сумын бол маш их нэлээд их арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Нодлон гэхэд л Төвийн соёл урлагийн өдрүүдэд зохион байгууллаа. Дараа нь Улаанбаатар хотод хасаа цэргэд нутгийн золголт урлагийн тоглолтоо хийлээ. Мөн Төв аймагт манай өндөр шийд сумын уугуул Даншгийн их аварга Баян мөнхийн нэрэмжит хүчтөхийн барилдааныг 3 сарын 14-нд зохион байгууллаа. Мөн 4 сард Шагаан аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Төвийн өндөр шийд сумын нэрэмжит 90 жилийн өмнө нэрэмжит болгож бас уралдаан зохион байгуулсан.
무슨 죄를 해 오이로시게 도망가 없는 당신의 팀인 백성대다고 Өндөр шийдсмийн малчин Дамжин сүрэнгийн Баттар танаа эх орны үндэсний баялаг болсон 5 эрдэнэ мал сүргээ маллах ариун их төвчлөгийг өвдөн эзэмшиж төрлөг нутгийнхаа хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа цаг уурын эрсдлийг амжилттай даван туулж мал сүргээ 1000-аас дээш тоотлогоор өсгөн үржүүлсэн нүр их хөдөлмөрийг тань багархан тэмдэглэж мянгат малчны батламж гардуулва. Эрдэнэт мал сүргийн буян шиг арвжин дэлгэрэх болтугай Төв аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга Ц Мэнцайхан засаг дарга Д Баярууд 2014 оны 1-р сарын 17-ны өдөр гэсэн энэ хөтөлбөрийг Батөрчдөө гардуулъя. За би бол өндөр шийдсэн Ахмадын чөлөөт холбооны тэргүүнээр ажилладаг Гөрөөдрийн Нимбуж хоор байна. Манай ахмадууд нийт 160 ахмадууд байдаг. Эдгээр ахмадуудын гол үйл ажиллагаа нь бол тэдгээрийг урт удаан наслуулах, эрүүл энх байлгах, тэдгээрийн ажил мэргэжлийг залуучууд өвлөн залгамжлуулах ийм үйл ажиллагааг явуулдаг юм аа. Ингээд ахмадуудыгаа танилцуулъя. Ж даваад орж улсад 37 жил ажилласан Алтан гас одонтой, хөдөлмөрийн хүндэт медальтай, 70-80 жилийн медальтай, сумын засаг даргаар 20 жил ажилласан манай ийм тэргүүний ахмад хөө. За манай Бадгигаа улсад 38 жил ажилласан, сумын нарийн бичгийн даргаар 22 жил ажилласан манай ахмад тэргүүний ахмад байна. За манай Донторгоо кино манагчаар улсад 35 жил ажилласан манай ахмад. Манай Норжмоогоо улсад 38 жил малчнаар ажилласан тэргүүний сайлчин ин ахмад эмэгтэй. Манай Төмөрбаатар аймгийн начин улсад 35 жил ажилласан малчин им тэргүүний халамжлал хүмүүжлэлт эцэг байна. За манай Сэретэр маань малчнаар 40 жил ажилласан хамгийн анхны өндөр шийдт сумын залуу малчин нар шагнагдсан манай тэргүүний халамжлал хүмүүжүүлэгч малчин им ахмад байна. Манай нэргөө улсад 38 жил малчнаар ажилласан Алдар Тэхээний 2 одонтой ийм манай ахмад байна. Хас улсрын дэлгэр цогт улсад 38 жил ажилласан хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж исэн ийм манай ахмад байна. Цэвэний жавзан улсад 32 жил ажилласан Алдар Тэхийн одонтой ийм ахмад байна. Жамблын Сэлэнг улсад 25 жил ажилласан Алдар Тэхийн 2 дугаар одонтой манай ахмад. Чойдоржин шанд улсад 40 жил ажилласан Алдар Тэхийн 2 дугаар одонтой ахмад байна. Афганы бүтсэрэн улсад 32 жил ажилласан ахмад. Далсрангийн оюун хорол 30-д улсад 32 жил ажилласан ахмад байна. Гэлэн хүүгийн Төмбаяр улсад 32 жил ажилласан манай ахмад. Магсаржил авгсрын улсад 22 жил ажилласан Алдар Тэхийн 1-р одонтой манай ахмад байна. Цэндийн дулам улсад 22 жил ажилласан манай сумын донор ийм ахмад байна. Цэрэн даваагийн цэрэн сан улсад 42 жил ажилласан манай ахмад байна. Дууржийн алтан гэрэл улсад 32 жил ажилласан манай ахмад байна. Дорж давгийн насагт орж улсад 42 жил ажилласан манай имшилдэг ахмад байна. Бүдээгийн цэн дэвш улсад 42 жил ажилласан манай ахмад байна.
нэг Төв аймгийн өндөр ширээ цомын 1-р багийн малчин Дамбын Санжмат гэдэг яг манай гэрийн хүнийг Сэдэн Доржийн гинмаа гэдэг. Бид хоёр нь энд 40 гаруй жил мал малж байна. Би 1994 онд анхны мянгат малчин бол аймгийн авраг малчин цолоор шагнаг түүнээс хойш өдөө хүртэл мал малж байна. Төрлөх сум байгуулагдсан 90 жилийн тохиолдуулан төрлөх сумынхаа бүх малчдаа баярын мэнд эрүүлийн сайн сайхныг хүсье. За манай өндөр ширээтийн алдарснууд маш олон. Одоо урлаг соёлынхноос гэх юм бол залуучууд ч байна, дунд үеийнхэн ч байна, одоо ахмад үеийнхэн ч байна. Манай Төв аймгийн өндөр ширээт сум бол бас төр нийгмийн зүтгэлтэнтэй шүү дээ, тийм ээ? Дашдамбарлаг байна. Дашдамбарлаг нь одоо аймгийн дарга байсан хүн шүү дээ, тийм үү? Тий, манай анхны ерөнхийлөгчийн тамган газрын дарга байсан. Тий. Их хурлын гишүүн байсан. Их хурлын гишүүн байсан. Гишүүн байсан. Манай хамгийн ахмад гавьяадуудын нэг Эрдэнэтгой маань одоо гавьяад цол аваад энэс хойш одоо урлаг уран бүтээл маш олон хүн сайхан алдарч солонд хүрсэн. Одоо хамгийн отхон гавьяад маань ихтэл одоо манай Найдан Дорж гэж сайхан Монголын нэр нүр болсон сайхан алдартай драмын театрын найруулагч хүн байж байна. Одоо миний хажуу сууж байгаа манай нүсгэлэн дугаа эгч маань бас манай ард түмний хайртай жүжигч бас л манай өндөр ширээ цэмийн бахархал болсон. Ер нь ингээ анзаарах та өөрөөсөө анзаарсаа дандаа сайхан хүмүүс суудсан дандаа гоё гоё уран бүтээл хийж явсан хүмүүс. Тэгэхээр манай нутгийн гавьяа байхгүй юм чи манай уул усны гавьяа бид нар ч сая ингээ зураг аваа явсан чинь хичнээн сайхан сүүлэн сайхан ноён оргилуудтай хичнээн сайхан өндөр тэр халуун зунаараа гээд ахч нэрсөө тэр уулын оргилын цас нь хайлж өгөхгүй тийм ээ халуун шатаа дахтаа өөрөө мэдж байгаа ингээ тэгэхээр энэ том энэ хангаа дэлхийн маань нутаг орныхоо хүүхдүүдийг ивэнд итгэж энэ сайхан авьяасыг одоо хайр наргүй бэлгэлсэн. Эрдэнэ чулуун гэдэг сайхан гавьяад тийм ээ дээ. Эрдэнэ чулуун гэдэг чинь манай Төв аймгийн өндөр ширээ сумын сайхан Төв аймагт насаараа дуулсан Эрдэнэ чулуун гэж гавьяад чинь ер нь манай сум бол 12 гавьяадтай. Эний ихэнх нь одоо ер нь дандаа урлаг соёлынхан ажиллаж байгаа. Тий. Түрүүн болд гавьяат ингэлээ штэ. Одоо сайхан улсууд байна гэсэн. Сайхан улсуудын магнат манай юунд яхаар борно штэ. Тэгээд ард нь бас манай хөр нэг нүд хөмсөг сайтай улсууд ч байгаа. Өндөр ширээ. Тэнд одоо харлаа. Насраа нор байна, мега байна, ялгаа байхгүй. Тэгээд энэ чинь бас нэг энэ байгаль орон нутаг энэ сайхан хангай юутай холбоотой юм гэсэн штэ. Манай нутаг ус энэ болон тохой энэ бүхэн бол одоо миний бахархал болж явдаг. Нутгийн нь бол одоо үр шим өгөөж өгч байгаа дараачийн одоо энэ урлагт авьяастай олон улсуудыг одоо миний хойноос төрүүлж байгаа нутаг усандаа баярлж яадаг би ард түмэндээ баярлж яадаг. Тэгээд урдахгүйгээр хойтох байхгүй. Урд нь одоо тийм мундаг сайхан үе үеийн сайхан уламжил одоо залгаж
ирсэн тэр уламжлалыг би бас та нартаа хэлгсэн, та нартаа бодгосон, та нартайгаа хамт байгсан, нутаг усаа гэсэн ариун сэтгэлээ зөмөр хаяхгүй байгасан гэсэн энэ ариун сэтгэлээр л нутаг усныхаа одоо сум байгуулагчдын 90 жилийн ойд та бүхэнтэйгээ одоо урлаг соёлын ямар л арга хэмжээ авна. Тэр бүхэнд нь одоо оролцож, тэр бүхэнд нь тусалж, ингэж л одоо өөрийнхөө сэтгэл зүрх хоёрыг нутгийнхаа төлөө, ард түмнийхээ төлөө элдэнги зориулж явна да. Би бол 1941 онд Төв аймгийн Өндөр Ширээ сумын Захирд гэдэг газар төрсөн. За би багнасаа бол их эцгийн гар дээр өгчөөд 50-аас 54 онд бол Өндөр Ширээ сумын Наран бэлэг сумын баг сургуулийг төгссөн. Тэгээд Улаанбаатарт орж ирсэн. Хэд онд орж ирсэн? Би 49 онд Улаанбаатарт орж ирж ирсэн. Тэгээд хөдөө нааш цааш явж ирсэн. Одоо бол би бол уран бүтээлд бол ихэвчлэн түүхийн талаар бодит бүтээлүүд хийж байгаа да. Их хүрээний тухай, ер нь тэгээд захир байтын тухай, ер нь манайх бол манай Өндөр Ширээ сум бол соёл урлаг төшмөл тим бичгийн хүмүүс бол маш их өөх төгтэй газар л да. Төшөө тань аймгийн зоригт бангийн хошуу гэсэн тийм сайхан нэртэй. Төрний гимэн зөвтөлт нь Даштимбэрлгаа байна. Өөр хувьсгал юм Цэрэн Чимэд даалам гэж байна. За Яваа Хуланбуу захирагч гэж байсан байна. Наваан намжилгаа гээд бас их бичгийн хүн байна. Ер нь энэ уран бүтээлчд манай нутгийн зөвлөлийнхэн болоод энэ залуу дунд ахмад уран бүтээлчд нийлээд Өндөр Ширээ гэдэг сум бол ерөөсөө соёл урлаг бүх талаараа бол нэлээд их алдартай тийм сайхан сум тэндээс гарсан одоо үеийн ахмад уран бүтээлчд төрж гарсан их баяртай байна. Урлагийн гавьяас зүтгэлтэй иширд нот гэдэг 10 хавраа үдийн хэдэн зэнгэр цэлмэг байгаасаа гэдэг. Миний ардын сэтгэл цагаа. Тий, зөвхөн одоо мартагдаг ард түмний дунд дуулагдж байгаа сайхан дуунуудыг зохиолж байна. Тий, тэгэлгүй яах вэ? Миний хувьд ч гэсэн өнөөдөр бас нутгийнхаа алдартнуудын одоо сэтгэлийг алдахгүйгээр уран бүтээлээ тойрваад явж байна. Тэгээд энэ нутгаас төрж өссөндөө тэгээд нутгийнхаа нэрийг бас жоохон ч гэсэн одоо улстай гаргаж байгаадаа маш баяртай байгаа. Тэгээд өөрийнхөө уран бүтээлүүдийг хүргэн тэгээд мэдээж зөвхөн одоо Өндөр Ширээ сум гэлгээр энэ бол одоо Монголын баяр болоосаа гэсэн энэ талаас нь одоо бас одоо урлагийн талаас нь бас чадах ятгаараа сэтгэл зүрх гаргаж оролцсон даа л гэсэн бодлоо. Хизээ Өндөр Ширээдээс гарч Улаанбаатарт ирсэн байна. За 2003 онд одоо соёл урлагийн их сургуульд хэлсэн оролцож түүнээс өмнө бол одоо яг сумдаа даав ээжтэй туслаад маллаад байж исэн. Тэгээд одоо 2003 оноос оюутан болсон цагаас эхлээд 2006 онд уран бүтээл хийж эхэлсэн цагаас одоо Улаанбаатарт байна. Тэгээд зуныхаа амралтаар мэдээж уран бүтээл хийх цаг цаваар энэ одоо болж л өгвөл нутг руугаа явах тий. Уул усандаа очиж залбирах аав ээжтэй очих дуртай. Болгон сар шиг нуурууд эрхийн борноо Отросkeге дөнгөрхөд боожл мартмар хангэ ойдосkeге додхад оннын ширэдимин такшин байдахо. За би 1940 20 настай ардын цэрэг татагдаж англи сандны гочлогдгоор отроод 12 дугаар тэн 5 жил хэл амгаасаа 20 оноос 40 оноос 45 оны 8 сар хүртэл. Тэгэхээр та одоо ер нь хэд хүрч байна гэсэн үг вэ? Та одоо тэгэхээр хэд хүрч байна гэсэн үг вэ? Одоо 95 хүрч байна. Мөн сайхан насаа энэ хүн болвол манай аавын ах хөгжмийн зохиолч Эрдэнэт гэж хүний ах юм байгаа. Өөрөөр хэлбэл миний аавын ах Эрдэнэт гэж хүн, тэрний ах нь энэ дугур сүрэн гэж хүн юм байгаа. 95-тай. За цааш нь яриа та. За тэгээд 45 оноос хойш хадагдж ирээд л одоо улсын ажил хийсэндээ Улаанбаатарын эрхлэгчээс эхлээд сумын орлог дарга тэгээд намын өөр хорооны дарга аймгийн намын хороонд зааварлагч, зохион байгуулагч
ийм л ажлуудыг хийсэн. Би намын ажил гол нь намын ажил хийсэн. 30 гаруй жил намын ажил хийсэн. Тэрний 28 жил нь сумын намын өр хорооны нарийн бичгийн дарга хийсэн. За баярлалаа дугуйсүр ахаа. За боллоо. Дарсыг хичээх бай. Та одоо энэ ойн арга хэмжээ зориулаад ихэд тоглож байгаа хүмүүсийн нэг байгаа шүү дээ. Ахмадууд дотроос тий мөнгө төгрөг хандуулаад хүүхдтэйгээ очиод таныг би харж ирсэн тэр. За би Төв аймгийн Өндөр Ширээ цумын Дэмбэрлийн Дасв гэдэг хүн 1967 оноос худалдаа бэлтгэлийн анги Магилжуу нутгийн одоо ард түмний нэрсээр баг Магилжуу гэдэг даргатай Базар гэдэг нэгтлэнтэй хоргоорын ажилчинтай тийм албан газар худалдагчийн ажлыг хийж тэгээд 1984 он хүртэл ийгээ тэндээс өндөр насныхаа дэтгэврт гарсан худалдааны тэргүүний ажилтан 5 жилийн гавшгаач тэгээд бүхэл ажлуудад оролцож явсан да. Нэгдлийнхаа сайлчин хадламж хийгээгүй ажилгүй бүгд л юм хийцэж явлаа. Одоо энэ 90 жилийн болох гэдэг шүү дээ сумын. Та энэ дэр мэдээж үр хүүхдээ дагуулад очих байх. Ер нь хэдүүлээ баримжаагаар очно гэж бодож байна. Манайх бол нэг бараг 20 чуулган одоо очно гэж бодож байна да. Миний тооцож байгаа. Тэгээ сумынхаа 90 жилийг сайхан өнөр өтгөн амжил бүтээлээр дүүрэн нар хор ороод ихширсэн сайхан болох байх л гэж одоо ертөнцтэй юм залбирсан одоо өдөр өгдөл одоо чагнж юу болж байгаа цагааны юу болж мал хойны яаж гэн гэсэн бүгд санаа сэтгэлээр Өндөр Ширээ сумын төвдөл байж байна би одоо. За би ангаа ухааны дунд сургуулийг төгсөөд энэ нариулагч мэрэгжилтэй голцоо ер нь хөдөө ажиллаж ийсэн да. Хөдөө суманд одоо хүн ардынхан эрүүл эмчийн төлөө асал нор хориолоо зоруулж эмч нартайгаа өдөр шинэ үйл явж байлаа. За 35 жил ажиллаж энэ хугацаанд яг хүн улсын эм хангамжийн үйлдвэрийн газрын хүндэт дэвтэрт одоо нэрийн мөнгөчүүлж хүндэт самбарт зургаан тавиулж за миний нөхцөл ажлын амжилтыг одоо улсаас үнэлж эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан ой медалууд 5 жилийн гавшгаачууд иймэрхүү ажлын бүтээл амжилтууд гаргаж идэ. Та ер нь нутгаас хязгаар гарсан бай. Улаанбаатарт байна уу? Одоо Улаанбаатарт байна. Гараад удаж байна да. Одоо тэтгэвртэй гарахтаа л гараад тэгээд наашаага хот дээрээ хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа да. Сандгүй. Сандгүй яг одоо ерөөсөө нутаг уулуусаа хамгийн гол нь манайх ч одоо тэр сайхан голгор их бол одоо санах юм да. За. Тэгээ очиж байгаа үстэй та. Очилгүй яг зам болгон очин ер нь голцоол очин да. Хизээ очив та. Очоод одоо 2-3 жил болж байна одоо ер нь тий болчихж байгаа. Одоо энэ 90 жилээ одоо тэрчээдэн хүлээж байна. Очилгүй яах 90 жилээрээ очиж хүүхдүүдтэйгээ очиж нутгийнхаа олон ах дүүтэйгээ уулзаж одоо энэ баяр жаргал болцохондоо бүгдээрээ эмнэлгийнхаа хамт олонтойгоо нийлж бүгдээрээ уулзж байгаа. Би сайхан явсан эмнэлэг их гоё болсон байлээ шүү. Тийм байлээ. Та очоод бас эмнэлэг өөрчлөгсныг харнаа. Тэгнь. Би ч одоо 35 жил ажиллаад тэтгэвртээ гарсан. Одоо 75 нас хүрж байна да гिचнэ. Та 75 таа гэдэг сайхан толиотой биш үү? Баярлалаа. За, намсрын нор руу очноо. Энэ сүүлийн үед урлагийн салбар дотор их янз бүрийн гоё сонин дуудуулаад хийт болгоод байгаа шүү дээ. Хамгийн сүүлд ямар сонин дууд болчоо би бас сонсоод байсан. Юу гэдэг нэртэй вэ? Тэ сүүлийн нэг жил орчим хугацаанд шинэ уран бүтээл хийгээгүй. Тэгээ тэр хугацаанд бас дараагийнхаа дуунуудыг ямар уран бүтээлүүдийг хийх вэ? Түүн дээр нэлээд ажилласан. Тэгээд өнгөрсөн хавар за энэ 2014 оны 1 сарын 10-нд дурлан хайрламар гэж нэг дуу гаргасан. Монгол улсын юу гэдэг үгтэй их содон үгтэй ихэд болоод байгаа шүү дээ. Аялгаугийн Монгол улсын гавь жүжигчин Батэрдэн ах маань хийсэн юм а. Тэгээд яруу найрагч нь Алтан дэлхөр гэж яруу найрагч байдаг. Дахиад нь эсвэл тэр бэлэн шүлттэй юм уу? Ер нь бол одоо яг ямар уран бүтээл хийх вэ гэж бид гурав бас нэлээд ажилласан л та. Тэгээд яг зүгээр яг ахмад хүмүүсийн дэрэг самуу ярьж чадж байна үгүй юу? Уран бүтээл чи ерөөсөө нэг баг нөгөө одоо энэ сонсогчдод ерөөсөө нэг жаахан анхаарлын татгаар содон юм хийхгүй болохгүй нэгэд чиний менежмент чинь тийм байсан баха. Тэр чинь үсгэцгий чинь яг л юу хэлээ нэг сонио өгдөөч гоё өгдөө шүү дээ. Дахид нь болохоор Дэнжин гоёхон цэцгээс бие шүргэлнэ. Аялж. За аялж.
Дэнжийн ойхон цэцгэс бэбинэ шүргэлэн найхөө дээлний чинэнгэрээс гангийн үнэрсэн гинэд байна гизэгний чин үзүр сэрэл хөдөлгөөд байна айхөө гиннигийнхэн сэтгэл минь чамайг харахаар тоглоод байна. Өндөр сумынхаа 90 жилийн ойг ийм одоо сайхан үүх төвхтэй ахмадууд, ийм сайхан дунд үеийнхэн, ийм сайхан залуу үеийнхэнтэйгээ бүгдээрээ юу дутлаа гэхүү бид нар бол тусдаа нөгөө хөтөлбөл хүчнийг доктор болдуу гэдэг шиг ийм сайхан уран бүтээлчд авиас бэлэгтэй ийм улсууд байгаа юм чинь бүгдээр 90 жилийнхаа ойдоор баяр хөөртэй уулзцгаая. Шрэдийн